Хэрвээ хогоор бүүт хичээ. Бидний юу харж байгаа, бидний юу сонсож байгаа, бидний хинтээ найзалж байгаа нь биднийг тижээж байдаг. Хэрвээ та байнга кола ууж, чихэрэдэж, чанаргүй хооллоод байхаваас та нэг их эрүүл байж чадахгүй. Яагаад гэвэл та өөрийгөө буруу зүйлсээр хооллож байна. Яг дээрхтэй адил байнга сөрөг зүйлс сонсож, буруу зүйлс харж, байнгын хов жив ярьдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хаваас та өөрийн дотор хүнийг буруу зүйлсээр тижээж байгаа учраас амьдрал таныг хин гэж бүтээсэн тэр хэмжээний хүчрэх зөв нэгэн болж чадахгүй. Тиймээс та өөртөө авч байгаа тэр зүйлдээ маш анхааралтай байх хэрэгтэй. Өнөөгийн үед бид өөрсдийгөө буруу зүйлсээр тижээх маш их боломж гарч ирсэн. Өнөө үед телевизийн маш олон сувг байна. Бидэнд интернет, ухаалаг гар утас, сэтгүүлүүд, билборд гээд хаач явсан бидэнд нөлөөлөх олон мэдээнүүд байна. Энэ нь тимч буруу зүйл биш. Гэхдээ бид өөрсдийгөө юугаар тижээж байна гэдэгтээ хяналт тавих ёстой. Өнөөдөр гарч байгаа олон төрлийн мэдээ бидэнд хэн, хаана, яаж мөнгө угаасан, ямар маргаан хэрүүл болж байна гэх мэт зүйлсийг харуулж байна. Орчин үед ноцтой мэдээлэл хамгийн өндөрт байдаг болсон. 20 жилийн өмнө бидний хувьд буруу, хүндэтгэлийн бус гэж боддог байсан зүйлс одоо тийм байхаа болжээ. Хүмүүс үүнд дасчихсан байна. Мэдээж тэр бүхэн тиймч буруу биш байж болох ч энэ таны тархийг хэрэггүй зүйлсээр дүүргэж байна. Бас таны сүнсийг хордуулдаг байна. Хэрвээ та хогоор дүүрч байгаа бол үүнийгээ бас гадагшлуулах хэрэгтэй болдог. Хэрвээ та хүмүүс бие биедээ харилцсан буулт хийж харилцаандаа үнэнч байгааг харах аваас битгий гайхаарай. Та өөрөө ч бас тийм байж болно. Бие биенийгээ хараан зүхэж байгааг харах аваас оюун бодол тань үүнийг хадгалж авсан байдаг. Энэ бүхэн танд дасал болдог. Та баг багаар үүнийг харсаар байхаваас үүнийг илүү их хүлээж авдаг бол. Энэ нь таны хувьд тиймч сүртэй зүйл байхаа болдог. Хэдэн жилийн өмнө нэгэн өсвөр насны хүү ангийнхаа 3 хүүхдийг буудаж алсан хэрэг гарсан юм. Тэрээр үнэхээр үлгэр жишээ хүү байжээ. Түүний гэрийнхэн маш сайн хүмүүс байсан бөгөөд тэрээр нэг ч удаа хүчирхийлэл харж байгаагүй юм. Түүний гэрийнхэн маш их шоконд орж хүүгээс яаж юу ч бодохгүйгээр алсан юм бэ гэж асууж. Хүү тэдэнд "Эн чинь байдаг л нэг зүйл шүү дээ. Би өдөр бүрэл хүмүүсийг алдаг" гэж хариулсан байна. Хүү өөрийнхөө тоглодог видео тоглоомын тухай ярьж байлаа. Тэрээр жил гаруй тэр тоглоомоор тоглосон байсан бөгөөд дэлгэцээр гарч ирсэн хүнийг л алдаг байжээ. Сүүлд нь тэр бодит байдал тоглоом хоёроо ялгахаа болсон нь тэр. Найзуудаа, та нар юу идэж байна? Түн шиг л болох болно. Тиймээс өөрийгөө юугаар тижээж байгаадаа хяналт тавьж байгаарай. Юу үзэж байгаагаа, юу сонсож байгаагаа, тэр зүйл чинь юуг өгүүлж байгааг маш сайн анхаарч байх нь зүйтэй. Энэ нь таныг босгон байгуулж байна уу? Танд урам зориг хайрлаж байна уу? Хэрвээ үгүй бол хогоор битгий хоолол. Та гэртээ суугаад зурагт үзэж байхдаа зурагтаар гарч байгаа тэдгэр хүмүүсийг гэртээ урьдчилсан юм шиг л болдог. Тэгвэл та өөрөөсөө асуугаарай. Би энэ хүмүүсийн нууцыг заавал гэртээ оруулж ирэх шаардлага байна уу? Би энэ хүмүүсийн яриаг, энэ хүмүүсийн хийсэн буруу бүхнийг заавал гэртээ оруулж ирэх хэрэг байна уу? Телевизээр гараад байгаа энэ бүх кино драмууд, зарим нэг шоунууд гэр бүлийг хуваах нэг хэрэгсэл болж байдаг. Зурагтаар гэр бүлийн хүмүүс янз янзын асуудлаас болж маргалдаад л бид дараа нь юу болох вэ гэж хүлээж байж үздэг. Таныг энэ бүхнээс өөрийгөө хол байлгаасаа гэж би хүсэж байна. Би хэдэн сарын өмнө хүнсний дэлгүүрт кассан дээр очирлож байхдаа хажуугийн лангуун дээр өрөө тавьчихсан сэтгүүл харж байлаа. Нэг сэтгүүлийн нүүрэн дээр 2 толгойтой залуу сансраас ирсэн хар гэргийн үнд дурлсан нь илүү мэдхийг хүсвэл 7 дугаар нүрт гэсэн гарчиг харсан юм. Би дотроо "Гүй ээ, баярлалаа. Би хогийн сав биш. Би өөрийнхөө толгойг иймэрхүү хохоор хордуулмааргүй байх гэж бодсон юм. Сонсооч, таныг босгон байгуулах бус, таныг нураах зүйлсээр өөрийгөө тижээхэд таны амьдрал дэндүү богино, цаг хугацаа дэндүү үн цэнтэй юм шүү. Миний сурсан нэг зүйл гэвэл хэрвээ та өөрийн юу үзэхээ сонгож шийдэхгүй бол зураг таныг хэн гэдгийг тодорхойлдог болно гэсэн. Статистикийн судалгаагаар дундаж насны хүн идэж, уух, амрах, ажиллахаас илүү их цагийг зурагт үзэхэд зарцуулдаг гэсэн байна. Тэр бүх цагийг тооцоолбол бид зурагт үзэхэд 10 жилийг зарцуулдаг байна. Ахлах сургуулаа төгсөж байгаа хүүхэд сургуульд сурахад 12 мянган цагийг зарцуулдаг бол амьдралынхаа турш телевиз үзэхдээ 18 мянган цагийг зарцуулсан байдаг байна. Эцэг эхчүүд зурагтыг хүүхдийнхээ асаргч битгий болохоор
5 настай хүүхдээ зургтын өмнө суулгаад юу дуртайгаа үзгэж битгий хэлээр. Учир нь та тэдэнд юу үзүүлэхийг сонгосноор зан чанарыг нь бэхжүүлэх боломжтой. Кинонд гардаг хүмүүсийн хүчирхийллийн тоог харахад 12 цаг байсан бол Google-д кинонд гардаг хүчирхийллийн тоо нь 42 цаг байдаг байна. Хэрвээ та хүүхдээ зургтын өмнө суухыг зөвшөөрвөл тэд таны хүсэхгүй тэр нэгэн болж хүмүүжих магадлалтай юм. Учир нь зурагтаар зүй ёсны бус зүйлийг их гаргадаг. Зурагтаар гарч буй их гэр бүлүүд үнэнч байдаггүй. Хүмүүсийн дотн байдлыг харуулж байгаа нь 91% нь хэмжээнээс хэтэрсэн байдаг. Түүнчлэн эхнэр нөхөр хоёрын 10.8 нэг нэгнээ хуурдаг асуудалтай байдаг. Тэд үүнийг хөгжилтөө сайхан зүйл гэж харуулдаг. Чи ганц л амьдрах юм чинь яагаад нэг л хүнд үнэнч байх ёстой гэж гэх мэт. Хэрвээ та энэ бүхнийг урт удаан хугацааны турш үзэх аваас таны зөв гэж боддог тэр зүйл өөрчлөгдөх болно. Өөрөөр хэлбэл таны стандарт улам доошилж болох юм. Тиймээс та юу үзэж харж байгаагаа сонгох хэрэгтэй. Учир нь зурагт таны зан чанарыг тодорхойлох гэж оролдох болно. Хэрвээ та үзэж болохгүй гэсэн зүйлээ үзэх гэж байвал сувгаа сольж чадхаар ухаалаг байх хэрэгтэй. Тийм ч учраас удирдлагыг бүтээсэн байх. Та заавал босох шаардлагагүй. Нэг товчлуур дараад л болоо. Хэрвээ та байнга л бие махбоддоо тижээгдээд байх аваас бие махбод таныг амьдралын сайн сайхнаас олдуулах болно. Хэрвээ бид буруу зүйлс хараад байвал бидний дотор буруу бодол үүсэх болно. Та өөрийгөө сорилтонд орохоос өмнө үүнээс өөрийгөө сэргийлж, өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй. Бид зурагт үзэх дуртай, ялангуяа спорт үзэх дуртай. Хэдий тийм ч гэлээ өнөөдрийн янз бүрийн рекламын дунд ч хачин буруу зүйл гаргасан рекламууд байдаг. Тиймээс надад 30 секунд өөр зүйл дээр тавих хэрэг гардаг. Учир нь би өөрийгөө хордуулахыг хүсэхгүй байна. Тэр хог эрт орой хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар гарч ирэх л болно. Жилийн өмнө Америкт нэгэн алдартай телевизийн шоу гарч байсан. Гэвч тэрхүү шоунд хилдэг дийлэх үг нь эмх замбраагүй хараалын наргаанаар дүүрэн байлаа. Таныг дээш нь өргөж болох ямар л зүйл байна? Энэ нь тэрнээс дэндүү хол явчихсан зүйл байсан. Миний нэг таньдаг хүн тэр шоунд үнэхээр орчихсон байсан. Тэрээр надад түүнийг үзэхэд ямар ч буруу зүйл байхгүй гэж ятгадаг байлаа. Наранбаатараа хэрвээ чи тэр бүх хараалыг л тоохгүй өнгөрчихвөл энэ үнэхээр сонирхолтой шоу гэсэн юм. Би түүнийг үнэн эсэхэд эргэлзээгүй. Гэхдээ ийм байна. Та хогийн цэгээр яваад ухаж нэг шин эрүүл чигнэмэг олж болно. Гэхдээ хогийн сав ухан байж тийм зүйл олох нь сайн биш юм. Та түүнээс л сайн зүйлсийг өөр газраас олох боломжтой. Би өсвөр насндаа нэгэн спортын машинтай байсан юм. Мэдээж тэр зүгээр л үзүүлэнгийн машин. Гэхдээ би машинда хайртай төдийгүй маш ихээр санаа тавьдаг байлаа. Машина байнга зориултын аргаар угааж 3 сард нэг удаа хэрэгтэй хэрэггүй эсхийг нь мэдэхгүй ч тосыг нь сольдог байсан. Гэхдээ тэр тос зүгээр нэг тос биш юм. Жирийн нэг тосноос 2 дахин үнэтэй тос гэж. Би тэр машина үргэлжил дээд зэргийн байлгах гэж хичээдэг байсан. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл та өөрийгөө яг ингэж бодох хэрэгтэй. Та бол өндөр зэрэглэлийг маш онцгой, үнэхэрийн үн цэнтэй нэг. Та маш онцгой авиас чадвартай, гайхалтай тослогдсон нэг. Та хэр удаан гүйж чадах вэ? Хэр хурдан явж чадах вэ? Таны амьдрал хэр хол байх вэ? Энэ бүхнийг таны үзэж, харж, сонсож байгаагаар хэмжих болно. Мэдээж та сөрөг зүйлс сонсож, буруу зүйлс харсан ч гэсэн таны машин явах л болно. Гэхдээ би энд хамгийн өндөр хурдны тухай ярьж байна. Би энд амьдрал таныг хэн гэж бүтээсэн тэр нэгэн болох тухай ярьж байна. Энэ бүхэн та хэр их асуудлаас хол байдаг, уруу татлагаас хэр их хол байгаатай холбоотой юм. Та өөрийн дотроос дохиод уурхийг сонсдог. Энэ зөв биш шүү дээ. Сувгаа соль гэж хэлхийг сонсдог. Энэ бол буруу сувгүй. Энэ хүмүүстэй битгий нийл. Энэ нөхцөл байдлаас гарч яв. Амьдрал бидэнд сануулаагүй байхад бид ямар ч буруу зүйлийг хийж чадахгүй. Та өөрийн амьдралаа эргээд харвал буруу зүйл хийж алдаа гаргаж байсан үеүдээ эргэн бодохдоо тэрхүү дохиог маш тодорхой санаж байгаа. Амьдрал танд зөв биш гэдгийг сануулсан байсан ч та тэр дуу хоолойг үгүйсгээд өөрийнхөө хүслээр шийдсэн гэдгээ санаж байгаа бах. Хэрвээ та бүрэгдийг сонирхох юм бол түүний хүч чадал нь түүний юу иддэгтэй холбоотой байдгийг мэдэж болно. Бүрэгд хизээч үгсэн зүйл иддэггүй. Тэр үргэлж амьд хоол иддэг. Бусад тас зэрэг шувуудыг харах юм бол тэд үргэлж амьтны үгсэн сэг иддэг.
Тэд юул тааралд нь түүнийг иддэг. Харин бүргэд тэгдэггүй. Тэр маш өндөрт нисэн, маш хурцнуудаар харж байж өөрийн амьд хоолыг газраас шүүрэн авч иддэг. Үүний адилаар бидний хүч чадал, бидний юу үзэж харж байгаатай холбоотой юм. Жишээ нь та байнга л хог идэж уугаад эрүүл чирэг хүчтэй явна гэж санавал бүтэхгүй. Хэрвээ та байнга л хов жив ярьдаг хүмүүстэй нийлдэг бол анхаараарай. Тэд таныг үргэлж хогоор тижээж байдаг. Хэрвээ та үргэлжил болохгүй зүйл үзэж байдаг бол тэр бүхэн таныг хороор дүүргдэг. Мэдээж бүрэгдэж бас бусад дахиад тасын иддэг зүйлийг идээд амьд байж чадна. Гэхдээ бурхан түүнийг хэн гэж үтээсэн түн шиг нь байж чадахгүй. Та нарын зарим нь зөвхөн өөрсдийгөө тижээдэг тэр зүйлд анхаарал тавьснаар л шин төвшөнд гарах болно. Хэрвээ та үргэлж ховжив ярьж байдаг тэр хүмүүсээс холдож чадвал, үргэлжил үзэж байдаг болохгүй зүйлсээс өөрийгөө болиулж чадвал, өөрийгөө үргэлж хогоор тижээх болж чадвал та өөрийн амьдралд гайхамшигыг харах болно. Учир нь та юу идэж байна түн шигээл болох болно. Магадгүй та жилээс жилд ажлынхаа сөрөг бодолтой хүмүүстэй хамт хооллосоор ирсэн баг. Тэд байнга л гомдлож хүмүүс тэдэнд яаж хандсан тухай ярьдаг байж магадгүй. Гэхдээ та тэднийг заавал гомдоох шаардлагагүй. Та маргааш ажил дээрээ очиод л би өчигдөр цуглаанд очиод нэг шин юм сонссон. Би чамаас хол сунаа гэж битгий хэлээрэй. Хэрвээ тэгмээр байгаа бол намайг тэгсэн гэж битгий хэлээрэй. Та зүгээр л тэр хүмүүстэй байх цагаа маш бага болгох хэрэгтэй. Та бол бүргэд та үгсэн зүйлсээр холлохоор дөрөөгүй. Бусад хүмүүс дахиа эсвэл тас болмоор байж болох юм. Энэ тэдний сонголт, харин тэр бол та биш. Таны зарчмыг найзууд тань ойлгохгүй байж магадгүй. Тэд танд уурлаж магадгүй. Гэхдээ би танд хэлье. Зарим хүмүүс бүргэд байх төлөөсийг төлж чаддаггүй юм. Мэдээж хүмбэр хамгийн өндөрт байхыг хүснэ. Гэхдээ хүмбэр өөрийн бие махбодоо үгүйсэхийг хүсдэггүй юм. Гол асуудал нь энэ л байна. Хэрвээ та бүргдүүдтэй хамт нисхийг хүсэж байгаа л бол та дахиануудтай найзлаад байж болохгүй. Та амьдралаас танд зориулсан сайн зүйл биш гэдгийг мэдэж байгаа л бол хөдөлгөөнгүй суугаад байж болохгүй. Зоригтой байж өөрчлөлтийг хий. Өнгөрсөн жил эхнэр бид хоёр нэгэн Бродвей тоглолтыг үзсэн. Бидний нэг танил бид хоёрт хамгийн урд талын суудлын маш үнэтэй тасалбарыг өгсөн. Бид тэнд очиход эхний 15 минутын турш гарч байсан үгнүүд нь дандаа хараалын үгнүүд байсан. Би дотроо удахгүй дээрдэх байлгүй гэж бодлоо. Гэвч тэгээгүй. Тиймээс би гэрлээд хоёлаа энд суугаад өөрсдийгөө хордуулаад явах вэ. Учир нь бид ингэхэд дэндүү үнцэнтэй гэж хэлсэн. Тэгээд бид чимээгүй гараад явлаа. Мэдээж тасалбар маш үнэтэй байсан. Гэхдээ та үүнээс үнэтэй зүйлийг мэдхүү. Би тэнд зүгээр л хөдөлгөөнгүй суугаад хэн нэгэн бидэн рүү хог шидэд байхыг зөвшөөрөөгүй. Найзуудаа, бид хогийн сав биш. Бидний чих, бидний нүд хог үзэх гэж бий болоогүй. Хүмүүст кино хийх, жүжиг зохиох бүрэн эрх нь бий. Бидэнд ч бас тэднийг үзэхгүй байх бүрэн эрх нь бий. Магадгүй хүмүүс танаар тоглоом хийх бах л да. Тэр үед та тэдэнд тайлбарлаад байх шаардлагагүй. Тиймээс хөдөлгөөнтэй байгаарай. Нэгэн орой би гэрлүүгээ харж явлаа. Маш их ядарсан урт өдөр байсан юм. Би машиныхаа радиог асаахад миний хамгийн ихний сонссон хитэн үг бол нэг эмэгтэй чи маш муу, чи маш муу, чи маш муу гэж хэлж байсан. Тэрээр дахин хонгор минь чи маш муу гэсэн. Би үүнийг хангалттай гэж утсан. Амьд хоол болон үгсэн хоолны хооронд маш том ялгаа бий. Жишээ нь би ресторанд хоол идэж байх үед нэг дуучин залуу гарч ирээд шин дуу бичсэн тухайгаа хэлж гитараа бариад тоглож эхэллээ. Би түүнийг их гоё дуу зохиосон багтаа гэж бодтол тэр миний сонссон хамгийн стресстүүлсэн дуу байсан. Тэрээр түүний эхнэр түүнийг орхисон тухай, тэрээр маш их ганцаардсан тухайгаа, түүнд ямар ч найз байхгүй тухай, тэрээр хаашаач очих газаргүй ганцхан нэг нар жаргаж буй газар руу явж буй тухайгаа дуулж байсан. Түүний дунд бараг талдаа хүрч байхад би аль хэдийн түүнтэй хамт стрессцэн байсан. Түүний намайг тижээж байсан бүхэн үгсэн хоол байсан. Би нэг хүний хэлсэн үгэнд маш их дуртай. Хэрвээ та контри дууг араас нь ухраад сонсвол тэр хүн ихнэрээ нохоогоо морио эргүүлээд олж авах болно. Хэрвээ та бүргэд байхыг хүсэж байгаа бол иймэрхүү зүйлсийг өөрөөсөө холдуулдаг байх хэрэгтэй. Үргэлж үүнээс зүхтаах гарц байдаг. Хэрвээ та үүнээс зүхтааж чадахгүй бол төр зогсоо. Өөрөөр хэлбэл
таны ажлын газрын хүмүүс дандаа сөрөг зүйлс ярьсан, сөрөг бодолтой хүмүүс байдаг бол танд тэднээс зугтах ямар нэг зам байхгүй. Тиймээс та өглөө бүр гарахаасаа өмнө 2 дахин илүү амьд хоол идэх хэрэгтэй. Стресснээс болж олон жил шаналсан нэгэн залуу байсан. Тэрээр миний CD-г худалдаж аваад ажилдаа явахдаа машиндаа банк сонсдог байж. Тэрээр бараг сараас сард, жилээс жилд сонссоор л байж. Тэрээр надад "Наранбаа, би чиний CD-г бараг 1000 удаа сонссон байх. Би бараг юу гэж хэлхийг нь чэйжилчих шиг болсон. Тэр бүхэн намайг хүчтэй байхад тусалдаг байсан" гэлээ. Тэр залуу өөрийгөө амьд хоолоор хооллох нь ямар чухал гэдгийг ойлгочихсон байсан. Заримдаа таны бодож байгаа тэр зүйлс үгсэн хоол байдаг. Америк хүн жилд 400 цагийг ажилдаа явах үедээ машиндаа өнгөрөөдөг гэж үнэлсэн. Ихэнх хүмүүс тэр цагаар өөрийгөө буруу зүйлсээр тижээж өнгөрөөдөг. Тэд "Би мэдээ үзэх дуртай" гэдэг. "Би өөрийгөө цаг алдалгүй мэдээллээр хангах дуртай" гэдэг. Гэхдээ мэдээ таныг босгон байгуулахгүй. Тиймээс би таныг тэр цагт өөрийгөө амьд зүйлсээр тижээж байгаасаа гэж хүсэж байна. Таныг өсгөх тэр зүйлсийг сонсоорой. Таныг илүү дээр болгох, танд урам өгөх тийм зүйлийг сонсоорой. Би шинэ технологид үнэхээр хайртай. Та миний лекцийг интернетээс татаад өөрийн компьютерт хүссэн үедээ сонсож болно. Найзуудаа, бид юу ийдсэн түн шиг л болох бол өөрийгөө хогоор бүүтэж, бүргэж шиг бай. Юу харж, юу сонсож байгаагаа хэн. Өгсөн бүх зүйлээс хол байх шийдвэр гарга. Таныг хордуулахыг бүү зөвшөөр. Та бүргэж шиг илэн халин нисгээр бүтээгдсэн. Та нарын зарим нь зөвхөн өөрсдийгөө тижээж буй тэр зүйлээр өөрчлөх юм бол та амьдралын тусламжийг авах болно. Хинтээ найзалж, юу үзэж, юу сонсож байгаадаа хяналттай. Тэгээд өөрөөсөө асуу. Намайг юу тижээж байна вэ гэж. Хэрвээ таныг тижээж буй зүйлс амьд биш бол шийдвэр гаргаж, санаачлагтай байж түүнээсээ сал. Хэрвээ та өөрийн юу харж, сонсож байгаагаа сонгодог байх аваас би танд хэлье. Та өсөх болно.